Ходоодны хорт хавдар. Ходоодны хорт хавдар нь ихэвчлэн ходоодны дотор давхаргаас үүсдэг. Ходоодны хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч тамхи татах, хеликобактерийн халдвартай байх, удаан хугацаагаар ходоодны үрвсэлт өвчнөр өвдсөн байх, удамшил зэрэг нь энэ өвчнийг тусах магадлалыг бий болгоно. Мөн давс их хэргэлдэг, хоол цай хэд халуунаар нь иддэг хүмүүс ходоодны хорт хавдар тусах эрсдэлтэй. Уг өвчний ихэнх үед ихэнхдээ ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Харин өвчний явц нэмэгдэх тусам хевлийгээр өвдөх, халуун оргих, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурах, шалтгаангүй ядарч сулдах, өтгөн хар өнгөтэй гарах, аюулхайд цанхайх, гидс гүйлгэх шинж тэмдгүүд мэдэгдэнэ. Ходоодны хорт хавдар эрт үедээ онцлогдсноор эмчилгээний үр дүн сайн байдаг. Гэвч эрт үедээ шинж тэмдэг илэрхгүй эсвэл бүдэг байдаг учраас ходоодны хавдар хүндрэх хүртлээр онцлогдохгүй байх нь цөөнгүй юм. Тиймээс 40-оос дээш насны хүмүүс жилд нэг удаа ходоодоо дурандуулан ходоодны шарх болон хавдартай эсгээ онцлуулах нь зүйтэй. Ходоодны хорт хавдрын үндсэн эмчилгээ нь ходоодыг бүтэн эсвэл хэсэгчлэн тайрах мис засал юм. Мөн уг мис заслын өмнө эсвэл дараа хийм эмчилгээг ихэнхдээ хийдэг байна.